Өнөөдөр хил дээр ямар ч хүн хөлөө мо тэнэгөө. Сайн байцгаана уу? Та нар минь сар шиндээ сайхан шинэлсэн үү? Бид хоёр битүүний өдөр ээж дээр нь очиод цай уугаад, хоол идээд тэгээ хоорондоо хөөрхөн хөвгчлөлтэй юмараа суусан. Гадаа манай найз лугийн найз нэрчсэн байсан болохоор бид гурав хоолоо ичээд доошоо буугаад дөрүүлээ. Даажаа ус сүм орж үзэхээр явсан. Бид хоёр машинаа эвүүд үлдээсэн байгаа болохоор мопед унаад явсан. Хотод ойрын хитанаг айгу хүүтэн сэрүүхэн байна. Тийм төвдөө байдаг зарим айлууд нь цагаан сарыг тийм өргөн дэлгэр тэмдэглэхээ болчихсон бэлээ. Ой, дөрөг биш бод. Одоо ч ана шургуулж моргуулж хөө армоны харгалъя. Хайрыг хайгаад Ээжийн нүүр намаар. А 1500 бөгөөд 8 оноос 1582 он боловсуу Монгол түмнээ аймгийн ноёлогч гэж юм. яг үүдэндээ ийм том алтааны хөшөөтэй байсан. Тэгээд алтааны үед энэ сум байгуулагдсан гэж ярьдаг юм лээ. Би намар энэ сум дээр ирж ирсэн дулаахан үед ирэхээр айгуугаа юм лээ. Гадаа нь бүр том ийм шоу тоглолтнууд болдог. Тэгээд нүрээ бодуулаад гоё Монгол хувцас өмсөө зураг даруулж болдог. Мэдээж ихтэй улсын ч одоо маш олон төрлийн гоё хоолнууд нь бас зөндөө байдаг. Тэгээ энэ удаа болохоор дотор нь орж үзсэн. Төлбөр авахгүй байсан. Тэгээ төлбөр авахгүй болохоор бас хүмүүс их байх шиг байсан. Сүм рүүгээ ороод эхлээд худалдааны хэсгүүдээр нь зөндөө тойрсон яг шашны гоё зүйлүүдэд тэнд зардаг юм билээ. Ийм төмөр цогцонд хийсэн том жижиг зулнууд маш хэрэг байсан. Эндээс аваа бурхандаа өргөж болох юм лээ. Худалдааны хэсгийн тойрч дуусгаад яг үүдэндээ ийм том галтай тэгээ энэчнээс ирээд хүж аваад түүнийг асаагаад хүслээ шивнээ. Мөргөө дотор нь явж байхад бол зураг бичлэг хийх хориотой байд юм лээ. Тэгээд гарч ирээд яг үүдэн хэсгүүдээ л хайлт хайлт бичиж авсан. Ланар нь дандаа ийм хөөрхөн Монгол дээлнүүд өмссөн байгаа нь айгуугаа юм билээ. Тэгсэн чинь энэ дээлээ дандаа өмсдөг гэдгсэн. Начиг бурхан шүтдэг хүнд бол дотор нь залбираад явахд үнэхээр гоё байсан. Яг энэ хэсэг нь өдөр алган ланар орж ирж одоо хурал намаа хийдэг хэсэг байсан. Хан, сэлбэр тэгээд тэр 3 м өндөртөө мөнгөн боддаа гэх мэт үнэхээр тасархаа байсан. Тэгээд яг хурал одоо ном унших цаг нь бас болж исэн бид нар арай үзэж чадаагүй. Хэрвээ хөх хотод ирвэл энэ сумд орж үзэхэд нэр үнэхээр гоё шүү. Тэгээд гадаа нь ингээд сүмийнхээ тухай ингээд бүх зүйлийнх нь тайлбарууд нь гоё бичээстэй байд юм лээ. Дотроо бүр маш олон бурхадтай. Тэгээ залбираад гараад ирсэн чинь яг салиуд буудуулах цаг нь болцсон байсан. Гараад ирээ гадаа байна. За тэгээд цагаан сарчин хятад маш их салиуд буудуулдаг болохоор мэдээж гал цагдаагийнхан бэлэн байдалд байсан. Салиуднаас нь болоод бүр битүү униар татсан маргааш өглөө нь шиний нэг нь бас униар нь арилаагүй л байсан. Бид хоёр таксинд сууж ирж чад нөгөө хоёроо хүлээгээд жоохон гадаа суугаад ирэхгүй болохоор нь би гэртээ ороод ирсэн. Өөрөө тоолох юм шүү. Үүрэг шүү. Миний битүүний өдөр нэг иймэрхүү өнгөрлөө. 2000 years. Дээрглаа, дээрглэж өглөө. Цаа. Өгсөн үү, өгсөнгүй юу? Хөлөө мо тэнэгөө. Яа. Дурах чи өстөө өнөр өгдөргөнд ичг юм. Машин техник, ховчос, гэр авах юм бараа, бүх төрлийн жихалга авч байгаа шүү. Тэгээд сонирхох санаатай хүн байсан надтай холбогдоорой.
Дандаа гэж болоо шүү. Хүмүүс хараад байгаа болохоор би жоохон ичээд ах юм. Маргааш миний стамины хугацаа дуусж байгаа. Тэгээд би өнөөдөр Хүүх хотоос замын өд рүү яваад манай найз Улаанбаатараас ирээн л ирж байгаа. Тэг ирээн дээр найзтайгаа нэг уулзаад нэг хонцгоод тэгээд буцаад хүрээд ирнэ. 104 хүнтэй тий. Өвөл болохоор ингээд автобус минь марч хөнгөө хаасаа явж байна. Your smile lit up like a sunrise glow. Touch so soft where the seasons flow. We met where the stars take their flight. Every moment with you feels just right. Whisper your name in the rush of the breeze. Love like an ocean rippling with ease. Heartbeats sink into this melody. You and I forever, wild and free. Дөнгөж сая замын үт дээр бизнесээ буулаад амар салхитай байна. Амар салхитай хүүтэн байна. Эндээс хаашаага би наашаага ирэхгүйгээр цаашаа шууд Хонконг руу гараад штамбад оруулах байхгүй юу. Тэгээд энэ удаа энэ төрсэн чинь гоё байна, сайхан байна. Би урд ерөөсөө тэгж айж мэдгүй л дээ. Нэг айх юм байхгүй. Гэсэн хэдиж зүгээр ноттой ирсэн чинь амар гоё санагдчихэв. Ноттойч гэж манайх чинь бүр баруун хязгаар штэ. Гэсэн хэдиж чи ингээ монголоо хэлээр ороод ирсэн чинь амар гоё нэг тийм санаа амарч байгаа юм шиг гоё санагдчихэ. Өнөөдөр хил дээр ямар ч хүн байсангүй, ямар ч оож байхгүй, машин байхгүй. Тэгээ дөрүүгээд замын өдөр орж ирдэг байхгүй юу. Тэгсэн чинь амар их дараад ирсэн чинь бүр айгүй гоё тайван чөлөөтэй гоё юм. Одоо шараад зулын тас аваад тэгээд нэг жоохон арцсан марц аваад өөрч нэг юм авах юм байхгүй тий. Үгүй авыг өгүүлч одоо авах юм зөндөл агаалаа. Тэгэл мөнгөндөө тааруулаад яг тэр хоёрыг аавна гээл бодсон. Тэр хоёрыг аваад буцаад гарыг да.